өнөөдөр одоо Монгол орнд болон тэр дундаа хувь хүмүүний хувьд бол бас миний амьдрал нэгэн сайхан тийм түүхэн үйл явдал болж энэ түүхэн үйл явдлыг бичлэгээд миний бие одоо хамтран үзэгч нартайгаа бие тэмгийн чацуултан найзуудтайгаа энэ өдрийг сонгоод одоо энэ ёслолын танхим бид бүхэн зөвлөж энэ ямар учиртай вэ гэвэл Монгол орн даяар одоо үе үед төгссөн эх орныхоо 408 зохиолч одоо олон аймаг сүмдэд төрж өсөөд эндээ ерөнхий боловсролын сургуулийг 8 дугаар анги 10 дугаар анги төгссөн хэдэн оны ийм найз нөхдөдийн одоо эв нэгдлийн найз нөхдөдийн цугларалт уулзалт гэж хийж болно. 1988 онд 8 дугаар анги төгссөн 2000 он 1990 он 10 дугаар анги төгссөн. 8 дугаар анги 88 онд төгсөөд Темс Техникум одоо тэгээд Малажгүй үйлдвэрлэлээр гарсан үеийнгийн найзууд үүнээсээ цааш одоо 10 дугаар ангид сураад ихтэй сургууль төгссөн янз бүрийн одоо мэргэжил эзэмшсэн ийм сайхан чацуутлууд үеийнгийн найзуудын нэгдэд уулзалт нөхөрлөд сургалт гэж ойлгож байна. Энэ бол одоо зөвхөн манай 88 90 онд 8 арга төгссөн энэ төгсөлтүүдийг үе төгсөлтүүд одоо аль хэдийн чигдрээд ингэж эвдэж нэгдээд найз нөхөд болсон ийм сайхан туршлага бол зөндөө байдаг юм байна. Ингэснээрээ бид бүхэн бас хүний амьдралын одоо энэ жамаар хөв тавилангаар энэ нэг он цаг бодод төрсөн ийм одоо хүмүүс нэгдэж нийлээд нэгэнтэйгээ мэдтэй устай эмтэй тустай яриа хөөрөөтэй дуу хоолойтой уралдаан тэмцээнтэй ингээд одоо хамтдаа байх гэсэн одоо юм сайхан гэгээдэг тэмүүлэл юм. Энэ бол ямар ч нам улс төр үзэл сурталчилт шашин шүтлэг ийм талаас бол ямар ч нөлөөлөл байхгүй. Бид нар бол одоо хувийн үзэл бодол сонирхол шашин шүтлэг өөр байж өссөн үсээгүй бид нар 88 90 он 8 10 төгссөн ийм найзуудын ийм сайхан гигэн цайлган уулзалт ингээд цаашаа үргэлжлэх нөхөрлөл бид бүхэн ингээд найз нөхөрлөлөө зогсохгүйгээр өнөөдөр нийгэмдээ чиглэсэн үйл ажиллагаа нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүч чадлаа өргөх бүгдээрээ бас өнөөдөр эрч хүчтэйгээр эвлэлд нэгдсэн юм чинь спортоор урлагаар одоо арга хэмжээ уулзалт наадамжлал байгуулж өөрсдөө гэж бас баясаг зэмгэж сэтгэлийн зэмгэл эдлэх ингээд өнөөдөр бид хүссэн үсээг бас бид үгээ нас цаг хугацаа зогсохгүйгээд одоо ингээд бүр ахмад настан өндөр настан ингээд байгалийн жамаараа болно. Тэрхэл бид нар ингээд ийм насан туршдаа хамт байх ийм найз нөхдөдийг бий болгох гэсэн ийм хүсэлтэй одоо өөрсдийнхөө цаг завыг гаргаад өөрсдийнхөө ажил төлөвлөгөө зохицуулаад өнөөдөр ч гэсэн яг одоо 408 зогсоос одоо ингээд 21 аймагаас төлөвлөлүүд маань үзүүлж анхныхаа энэ түүхийг бичлэгээд ирсэн байна. Ингээд энэ цагт түүхийг явдлын гэрч болж бүгдээрээ цав цагаан цаасан дээр одоо анх энэ түүхийг түүхийж ирсэн бүх үеийнгийн найзуудаа энэ өдрийн төлөвийг ингээд цаг заваа гаргаж ирсэн бүх найзуудаа баярлаж талархаж байгаагаа хэлье. Өнөөдөр 88 төгсөгчдийн одоо урилгаар Орон аймгийн Саван болтын 90 оны 5 болтын төлөөлөлд багш бие хоёр өнөөдөр шавнартайгаа энэ байж байгаадаа маш их баяртай байна. Үеийнхийнх нь хүүхдүүдийг бүгдийг яг ингээд 90 он төгссөн нэг настай нэг төгсөлтийн бүх замдсан сайхан залуучуудтай нэг орой шиг сайхан байлаа. Энэ цуглааны улам багтжуулаа. Улам сайхан үерхэж нөхөрлөөд үлдсэн алтан шар зам үлцээтэй байх юмнуудыг төшөөлээ. Энэ төвцөө уулдан гэрэл амжилттай оролцсон. Намайг өнөөдөр оруулсан шавьтаа баярлалаа. Сэтгэл хөдлөлчээ тэр амжилт хүсье ажиллаж байна. Эхнээсээ илүү залуу хүн гоёор байгаа багштай баярлалаа. Маш их баярлалаа. Хайртай шүү. Баярлалаа. Арал тэрэг хотойсон Монгол ширин даваанаас
алтан элс мацгалсан орон гашууны бол толгой хүртэл алтай таван могдын мөнх цастай оргилоос авраг хальмын сэрвэ шиг бөөрийн мөнгөн долгио хүртэл дэлгэсэн тэрлэг шиг Монгол нутаг минь тэнэн тогтооноор оршин байдаг. Ийм олон дэлгэр Монгол орны 18,800 360 сомс ойронд 1988 1990 онд 1000 хүүхдүүд 8 дугаар анги 10 дугаар ангиг төгсчээ. Тэгэхээр 1000 хүүхдүүдийн төлөөлөлж 18,360 сомс ойрын одоогийн хэлдгээр 21 ангиас төлөөлөл болон хөрөлцөн ирсэн эрхэм та бүгдийн энэ шин амраа маланг айхан мэдчихлээ. Хоёрын намгуур Додгоо аймгийн Сэндэвшин лосон дорж төгсийн нэг хоёр тэргүүтээ залуучууд 98 онд 10 төгссөн аймгийнхаа бүх 10 төгсөлтийн залуучуудыг чоолуулж Дондгоо 98 гэж анх энэхүү арга хэмжээг хэлжээ. Энэ арга хэмжээг анхлан санаачилсан Сэндэвшин лосон дорж гэдэг залуу хожимо Монгол 98 гэдэг энэ арга хэмжээг Монгол даяар эхлүүлж энэ цагаас эхэлж өнөөдрийг хүртэл үе үеийн төгсөгчид Монгол орон даяар ийхүү хоромжуулж урлаг спортоор зингийн хөгжилдөж бие биедээ нөмөр төшиг тэнтэй тусдаа амьдсаар ирж байгаа юм. Ингээд Монгол 88 90 эрхэм хүндэт зочид та бүгдтэй өнөөдрийн энэ уулзалт цэнгүүнийг ёслол төгөлдрийг юу ч өгнө үү хэмээн Монгол 88 Монгол 90 өдөртөх зүйлийн дараа энэ сэлбийн соёлын төвөөрөг оны дараа Монгол улсын урлагийн байр сэтгэлтэн Таштамбын Ариун Баатрын нэрхэн тайзнаа хүндэтгэн өрж байна. Цаанаа хадагтай ноёдоо сайхан аварчж байна уу те найзуудаа өнөөдөр бол маш өвөр бүрц ийм гайхалтай өдөр гайхалтай үдэш байна. Маш ч олон төрийн болон найр хөрөм олон арга хэмжээ үйл явдалд оролцож ирсэн. Гэхдээ би бас өнөөдөр шиг гэж бас тогтолж бас дээр нь сандарч баярлаж байснаас санахгүй байна. Яагаад гэвэл өөрсдийн хүсэл сонирхлоор биш хувь тавилан төөрөг зургаар мэдхэн учирсан чацуутлууд үе тэнгийнхэн энэ сайхан өргөнд өрн залгадж хорон цуглжээ. Хүчээр биш хүсэл сонирхлоор сэтгэлийн дуудлагаараа нэгнээсээ ингэж ай чимээг авч нэгнээсээ энэ мэдээг сонсож би очие чи очихоо гэсээр өнөөдрийн энэ хүндрэлийн танхимд 500 чацуутлууд цугласан байна. Та нартай маш их баярлалаа. Энэ бол хүчирхэг 88 90 он төгсөгчдийн зөвхөн төлөөлөл би энэ одоо хүндэг шалтгаантайгаар тусдаа авсан байгаач сэтгэл зүрхээрээ хамтаага бүх үеийн найзуудаа баярлаж бас энэ өдрийн халуун өндийг өргөн дэвшүүлээ. Цав цагаахан цаасан дээр түүхийг хамтдаа бичилцгээр бид өхөн цаг заваа гаргаж сэтгэл зүрхээр зориулж эх орныхоо дөрвөн зүг найр жогсыг төлөөлж энэ өргөнд өрн залгадаж хорон цугласан байна. За ингээд та бүдийг маш олон орж нэгтгэх энэ сайхан цуглаж уулзах ярьж хөөрөх сэтгэлээ нээх хамт байхын сайхан боломжийг олгож ажилласан үндсэн ажлынхаа хажуугаар өдөр шөнөгүй хамт байсан аймагуудын төлөөлөл болсон одоо админууд аймагуудаа та бүдийн итгэл үнэмшлийн хүлээж төлөөлж байгаа тэр бүх найзуудаа баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Энэ бол маш олон хүмүүсийн сэтгэл зүтгэл хүчээр бид бүгдийг дахин энэ сайхан өргөнд цуглуулж байна. Олон дахин уулзахын эхлэл их зүйл багаас олон зүйл цөөнөөс эхэлдэг гэдэг өнөөдөр үүнийг одоо бид өхөн харуулж байна. Ингээд
дөч хүрсэн яриг дөрөв дарсан ат гэдэг шиг хөгжиж дэвшиж буй Монгол сайхан орныхоо хөгжил дэвшлийн болон бас хүнд байсан үе цагуудыг туулаж ачааны хүндийг өөрлөсөж явсан цаашид ч өөрлөсөх 50 гарсан наснууд хорон цугласан энэ үдшийн мэндийг та бүхэндээ дахин өргөн дэвшүүлье. Өнөөдөр бид бүгдийн уулзаж очирж байгаа маань бол ямар ч улс төргүйгээр нам шашилгүйгээр үзэл сурталгүйгээр хүүхэд ахуй насныхаа цагаахан сэтгэлээр ямар ч эрэг зэндагүйгээр албан тушаалгүйгээр уулзж байгаагаа онцлогтой. Тийм ч учраас ингэж л бид нөхөргөө нэвлийн нэгдээ гэж анх энэ бид үдийн одоо олоолаа болох шалтгаан үүссэн түүхтэй юм билээ. Ингээд олон сайхан найзуудынхаа сэтгэлийг, олон сайхан найзуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд та бүдийг зайлшгүй нэгэн толгойж тэргүүлэх, та бүдийг сонсож, та бүдийн үүрэг даалгаврыг биелүүлэх ёстой болсон. Тэгээ түүний нэгэнд одоо томилогдсон. Тэгээ та бүдийн итгэл сэтгэлийг даахыг хичээж явна. Өнөөдөр та бүдийн өмнө гарах шалтгаан болгосон одоо тэр хүмүүс нь бол яхаарахгүй та нар маань шүү. Энэ өдөр бол ямар ч албан ёсны дараалал хөдөлгөөргүйгээр бид өхөн дуулаж, бүжиглэж, дурсамж төгс эргэж тэр сайхан цагуудаа бид нар модсон цагууд дээр эргэж очиж уулзах гэж бид өхөн ингэж хорон цугласан. Бид өхөн цаашдаа 50 хүрсэн, 50 гарсан эрчүүд, эмэгтэйчүүд юу хийж мэдээж чаддгаа харуулж улс эх орондоо хэрэгтэй нийгэм тустай үйл ажиллагаанд оролцсон. Урлаг спортоор өрсөлдөн ямар байгаагаа бас бусад үеийнхэнд харуулсан. Бие биедээ нөмөр төшиг найз нөхөд болж бие биедээ сэтгэлийн дэмээ хайрлсан. Олонний хүч олонгүй далай танилтай хүн талын чимээ гэдэг ардынхаа сайхан өмнүүдийг амьдрал дээр бодит болгох ийм сайхан найзууд маань уулзж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Энэ үдшийн Монгол 88 90 хүндэтгэлийн уулзалт танилцах үдшилэг зөнгөө албан ёсоор эхэлсэн мэдээ. Тэгээд та бүхэн маань олон сайхан найр баярт оролцож сурсан. Тийм учраас одоо туршлагатай байгаа. Ширээн дээр байгаа бид бүгдээ бас уулзалтын медаль олсон. Ас жаргалын амжилтын анхны өдрийг та бүхнийг өргөн барьцаа гэж хүсэж энэ үдшилгүүдээр сайхан ярилцгийг хөөрөлдөө дуулалтыг бүжгэлдээ. Баярлалаа. За нэгэн цагт нэгэн үеийн ууч төрнө гэдэг бол хов тавилан хүний заяа. Энэ 8-10 тогтсон цагаас хойш өнөөдрийг хөтлөх 30 жилийн хугацаанд энэ олон мянган нэгэн үеийнхнээс Монгол улсынхаа төр нийгмийг толгойлон өдөртсөн нэр зүтгэлтнүүд зэрэг хүчний байгууллагын олон сайхан генералууд, хурамдаа нар, за олон шилдэг эмч нар, урлаг соёлын алдархнууд, шилдэг зохион бүтээгч, инженерүүд, Монгол улсын авраг гавьяат олон малчид нийгмийн салбар өвч төрн гарчээ. Ингээд тэр олон алдархныг төрүүлсэн эрхэм та бүгдийн заяа төгөлдөр өөдөн байхыг өрөөж энэ хүү эрхэм тайзнаа хүний заяа хэмээгдүүг чиглүүлэн дуулж өгнө хэмээн Монгол улсын үндэсний урлагийн театрын госол дуучин соёлын тэргүүний ажилтан наран хүүг хүндэтгэн залж байна. Ой,
Hauringen around the sing Yarabine Zaya Hai için de şiise Sitting in the jara Adin da gecesin Grine Zaya Kara sonun şesi Ulçinin jara Нийгэм цаг үеийг орон босгоо энэ цаг үед бид өвлөлт нэгдэх дэндэнэндээ дээс ичиндээ байх юм шиг мэдрүүлэх гэх зэрэг олон сайн талыг бол харуулж байгаа маа. Жишээ нь одоо би 92 онд арав төгссөн. За тэгээд одоогоос 3 жилийн өмнө нэг ном гаргалаа. Зөвхөн Дундгой аймагт 92 онд арав төгссөн одоо тэр групп чартан тэр номон тавьсан. Номынхон зарыг тавьсан. За тэгээд үеийнхэн дэмжээд бас тодорхой төвшөнд миний амьдралд бол бодиттой хувь нэмэр болсон. Энэ мэдчил ингээд яриад байх юм бол бизнесийн, урлагийн маш олон холбоо сүлбээ үүсэж найз нөхдийн халуун дотн дэв гэдэг бол ингэж бие биенээ авчирдсан байх гэдгийг бол харсан. Өнөөдөр энэ 88 90 онд одоо 8 төгссөн хамт олонны төлөө хорж болсон байна. Та бүгдийн дундаас гэсэн өнөөдрийн энэ уулзалт гүн дээрээс одоо хамтын бизнес эхлүүлэх ажил хөдөлмөрийн одоо хамтын гараагаа эхлүүлэх нэг олон сайхан тэгээд гэрэлтэй үйлсүүд эхлэх байх гэж бодож байна. Ингээд та бүгдийн өмнө өөрийнх дараагийн уран бүтээлчүүд Монгол улсын гавьяат жүжигчин Баасан жив. Та бүхэнд энэ сайхан уулзалтанд халуун баяр хүргээд 1981-ийн холбооноос мэдлэгээ төсөөлж байна. Би 81 онд арав төгссөн. Ингээд 80 он бидний тэр халуун байх үед Монгол орж ирсэн нэг сайхан дуу Самбал хөнгөрийн хөгжим хослон дуухаар чираа гэдэг сайхан дуу байна. Ингээд та бүхнийг нэг сайхан бүжиглийг хүргэж хослон дуухаар чираа.
За эдминууд гэж бас яриад байгаа тийм ээ. Та нарыг уулзуулах энэ боломжийн дээр маш их өндөр ачаалттай ажилласан тэр найз нөхдүүдийг аймгийн төлөөллийг хүндэтгэлийн талбайд өргөж байна. Та бүдийнхээ сэтгэлийн сайхан үгийг сонсъё. Нутаг орны сайхан мэдчилгээг сонсъё. За, Дорнод аймаг, Сүхбаатар аймаг, Донгой, Дорногой, Өмнөгой, Өвөрхангай, Баянхонгор, Гойвалтай, Ховд, Овс, Хөвсгөл, Савхан, Архангай, Булган, Эрдэнэт, Дархан, Төв аймаг. За, та бүдийгээ бас нэгтгэсэн энэ ажлыг хийсэн төлөөллийг өрж байна. За, Дархан гарч ирж байна. Дорногой, Дорнод, Төв аймаг, Дундгой. За, маргаан дайсан дээр гараад байна. Гэж хүсэж байна. Шилэг Хамбатар байна уу? Эрдэнэ дотгочлаа. Баянхонгор оюутан байна уу? Энэ үгүй. Яг үндэ бас аймаг дотроос төрөөд их танихгүй байгаа. Тэгэхээр аймагт авахлаар бүр танихгүй. Бүр арын хүмүүс танихгүй гэж манайха тайлцаар болчих. Сайн уу? Хотынхнаас айгаад хамгийн сүүлд хэлэх гэсэн. За манайхан дээш гарч ирв. Шилэг Эрдэнэт би дотоо хэлсэн хүмүүс хавд өмсгөл. За би Гамшинбар. За Эрдэнэт Шилэг хоёр иржээ. Сүхбаатар аймаг байна уу? Тунбаатар. За өнөөдөр бол бидний 50 гарсан настангуудад бол бас хийх ажил бодохгүй байгаа. Түүний хажуугаар бол одоо бид нар өөрсдөн дээр бас ажил нэмээд ийм шинэ ажил авсан. Гэхдээ энэ ажилдаа манайхан их дур сонирхолтой байгаа. Хамт олонны төлөөлөл тайзан дээр зогсож байна. Та бүдийг уулзуулж, эвлүүлж нэгтгэсэн энэ сайхан хамт олонд баяр хүргэе. За аймгийн хүмүүс ер нь би таньж байгаа. Дээр бас би нэгэ таньж байгаа аймагуд бас олон байдаг юм байна. Надаас бусна. За ингээд эхнээс нь аль аймгийн өөрийгөө танилцуулаад товчхон найзуудтай бас сэтгэлийн үг мэдлэгээ хэлхийг урьж байна. Дорнод аймаг Наран мандах зүгээс. Сайн байцгаана уу? Наран мандах зүгийн Дорнод аймгийн төлөөлөл Мөнх туяа 1990 оны төгсөгч өнөөдөр та бүхнийг нэг хэсэг байгаад үнэхээр их баяртай байна. Баярлалаа. За бүгдээр нь орой минь Дорны ноён төгсөж байна. Дорны ноён 1-р ангиллын төгсөж байна. За Дорны ноёноо бичлээрээ сайн уу? Өнөөдрийг бүх цаахан өнгөрүүлээрээ та нараараа бүгдээрээ батлагдаж байна. Сайн байцгаана уу? Энэ хараа нүргийа овоостой амьдс төлөв мэдчихэна. Сайн байцгаана. Сайн байцгаана уу? Дуу хоорыг үлгий Дундгойоос мэдчилж байна. Дундгой хүн байна уу? Дундгой аймгийн хошууч генерал Баярмагна тэргүүтээ Эрдэнэт доктор 5 хүн босод эмбулансрууд нийгмийн ажилтнууд олон хүмүүс ирсэн байгаа. 5 хүн гараа өргөч. За Дундгой ирсэн байна. Манан бодон дотраагүй майк техник өшөөтэй мөнгөн бэлгүүн шингэрээгүй урд тамирын шогшроотэй аммон ноёныг сүглүүлсэн урд цагаан наваатай симбэн уулс хөшөлцөн болгон сайхан муутай айчимин төрсөн нутаг минийдээ арын сайхан архан найминийдээ за балах босоорой. За ингэ
байна. Баярлалаа. За сайн байна уу? Үеийн нөхдөд харахтаа маш их баяртай байна. Тэгээ анхдагчдын нутаг болон аймаг. Хамгийн гол нь манай аймаг хамгийн сүүлд яваад дөнгөж саяхан төрсөн маш цөөхөлтэй байгаа манайх гараа өрөө. Баярлалаа. За тэгээ би бас таамаг энэ завшааныг ашиглаад нутгийнхаа манай нутгийн штэ тий 90 оны төгсөгч та нарын иргэн тойронд байгаа бол хаттай холбогдуулаарай. Баярлалаа. Так. Добрый вечер, дорогие друзья! Приветствую из города Эрдэнэт, монголо-российские совместные предприятия. Эрдэнэт! Баярлалаа тавуудаа. Бүгдөө энэ үч нэгэн мөчийг хүүхд насндаа очиж энэ мөчийг хамтдаа өнгөрөөд гэдэг тулийн баяр баясгалантай үзэж байна. Та бүгдэд эрүүл аж аргал желаю счастья! Ура! За, Сэлэнгэ аймгийн 1-р харамжлалын төгсөгч Ганбаатар байна. Сэргэлэн бол Сэлэнгийн хүүхдүүд байна уу? За, 90 он төгсөөгүй, 90 он төрсөн юм шиг манай охтууд босоод бусдаа аймагуудаа мэдчих. Энэ орой бүгдээрээ баяр баясгалаар дүүрэн өнгөрөх явсан өрөөё. За энд ирсэн огт хүүгүүдээ бүгдээрэнд нь баярлалаа. Баярын мэд хүргье. Өөрийн сайхан Уурхангай аймгийн өөрийн туяа байна. Манай бодтой яшин очиж амраарай манайхаа. Энэ үчийн мэндийг 90 оны үе тэнгийн хатагтай ноёд охид өвгөө та бүхэндээ хамгийн сайхан хот Дарханбатын найзуудаас мэдчихэж байна. Дархан мандугай 90 оны найзууд мандугай бүгдээрээ хамтдаа шүү. За сайн байна уу? Энэ үчийн мэндийг бүх 21 аймгийнхаа төгсөгчдөд мэдчихэж байна. Төв аймгийнхан басаарай. Төв сайхнуудын 42 ирсэн байгаа шүү. За бүгдээ сайхан үчиг өнгөрөөлөө. За бүгд энэ орой мэндийг хүргье. Та бүхэн сайхан баярлцгааж байна уу? Овшинбүр аймгийн аймгаа төлөөлөд мөнгөрлөг хунгарч ирсэн бай. Манай хамтлан тэнд байна. Манай аймаг Отгой аймагт гэсэн бие жижигсэн бэлтгэн хог мундаг аймаг шүү. Бүгд нэрүүд сайн сайхан хүсээрөө хамтдаа өнөөс. Сайн байцгаана уу? Энэ орой мэндийг та бүхэндээ хүргэе. 88-аас 90 оныхан байна уу? Бүгдээрээ босъё. Бүгдээрээ босъё. 88-аас 90 оныхан бүгд босъё. Бүгдээ баяр хүргэе. Энэ орой цаг зав гаргаж ирсэн та бүхэндээ Хөвсгөл аймгийн мэдчихэж байна. Арай сайн өнгөрөөлөө. Баярлалаа та бүхэндээ. Хайртай шүү. За сайн байцгаана уу? Бүгдээ нөрөө мэндийг гүшүүлье. За Ховд аймгийн 88 90 оны төлөөлөгч та бүгдээ мэдсэд гүшүүлж байгаа баяртай байна. За бид бүхэн нэгдэж өөрсдийнхөө сэтгэлээр түүхээ бүтээлч байгаа та бүхэндээ маш их баяртай байна. Бүгдээрээ эвсэг байж нэгдэж цаашлаж бүх сайн сайхныг хамтдаа туулж түүхээ бүтээцгээе гэж уриалаа. Та бүхний эвлэгдэл бүхэд болох ба баярлалаа та бүхэндээ. За энэ атгсан гар шиг нэгдсэн ав найзууд та бүдээрээ дахин баярлаж хомогшиж байна. Өмнө говьос хүмүүс ирсэн байх ёстой доо. Өмнө говьос хаана? Гарч ирээд энд бас мэдчилмээр байна. Нэг нь хүрээд ирдгөө. Өмнө говь бид нар чинь часаатнууд үе тэнгийнхэн
бас хар орон гарцсан. Бас туулах юмаа туулсан, үзэх юмаа үзсэн. Ийм сайхан эрчүүд эмэгтэйчүүд байгаа. Сайн байцгаана уу? Өмнөөс ирсэн бид нар. Ингээд медаль зөвлөж. Бидний хүндээ баярлалаа. Энэ сайхан оройд өмнөөс бид нар бас таавтайгаа мөрөлдөнө. За ингээд их ярьж жолон бас баг ярьж жолон ямар ч байсан их дуулаж бүжиглэх ийм сайхан үдэш. Энэ сайхан үдшийг бид өхөн хамтдаа бий болгож байна. Улаанбаатар хотоо. Улаанбаатар хотоос хана уцаас за Сайн байцгаана уу? Айна мөрөд хбану. Яа удаматрахтас биччихвэна. Хой ламатрах ман дөрөв дөрөвтэй байсан. Ажилчны арья, октябрь арья. Сквад харин дөрөв байсан. Аян бүхний төлөөлөд өнөөдөр октябрь арьянаас 거의 단적과 서보기 때문에 돈서보다 그려져 민도 그 순간아 하나만로 자 일단 그러니까 마이나 미로네 등식시도 이너들이 우치세보니 사한 그루자를 그 다바타 테크닉을 그려져 하고 봐요 우리야 За баярлалаа. Одоо айргууд маань бол ямар өөр онцлогтой ямар сайхан нутаг газар орон гэдгийг бол Монгол хүмүүс өөрсдөө мэднэ. За захаасаа эхлээд манай нутгаар төчлөөрөө амраараа аялдаараа гээд энэ бол үүнээс цааш үргэлжлэх дараагийн олон сайхан ажил хөтөлбөрүүд маань хамрагдаж явах зүйл гэж ойлгож байна. За ингээд бид бүгдийг ийм сайхан нэгтгэж байдаг, мэдээлэлээр хангаж байдаг, заримдаа бас шаардаж загинж байдаг админуудаа дахин баяр хүргье. За хаалтаа улам их хэрэгжүүлж сайн сайхан бүгдийг хүсээрэй. Бүгдэнд сайн орж байгааг бас та бүдээсээ хүсье. Бид бүгдийн төлөө шүү. За ингээд бүгдээ энэ өдөр бол их албан ёсны юм ярьж, хурд цуглаан шиг их олон санал бодлого ярихгүй. Сайхан амралт, тайвшрал найс нөхөрлөл, дуу хүчил, тусламж төгс олсон. За ингээд 1980 оны аялал онуудаар аялын та бүдэнхээ өмнө аяцгаагч, хөгжмийн зохиолч, дуучин сайн төмөрдөгөө орж байна. За манайхан дуулаад байгаараа бас үжилээд байгаарай. Эх орныхоо онцгой улбарээс зогссон эрхэм та бүхнийхээ энэ өдрийн энэ орон халуун амар амгалан айлтан мэдчилээ. Тэгээ та бүхэндээ зориулаад Учрын золотын ерөөл гэсэн сайхан дугаар айдын нэмшгээ өргөн дэвшүүлье. Бүгдээрээ сайхан босоод бүжиглээд дагаад дуулаарай гэж хүсье. Сургуулийн алтан бослыг алхаж орсон анхны өдрөөс ариван эрдэмий чимийг хүртээ арван жилиг ардан оргиноо үсний
За. бүгдээ хамтдаа энэ ураг сайхан зингэсгэн ингээд та бүгдийн өмнө бас бидний ахлах ангид байхад бас хийд болж байсан баха. Их дуулах дуртай. Ада гитартаа ангийнхандаа ширээн дээрээ суугаад дуулдаг байсан намрын дурсамж гэж. Монгол Улсын авиач гişin дуучин Төмөр хоёрын дууснаар олны хүртэл болсон энэ сайхан дуу Ягшигрүүлэн дуулж бидний алтан дурсамжаар аялуулж өгнө үү хэмээн Төмөр замын дуучгийн чуулгын осол дуучин Монгол Улсын соёлын төргийн ажилтан Батболдыг та бүгдийн өмнө хүндэтгэн урьж байна.
Бүгдээ сайхан залуухан сайхан өнгөтэй сайхан харж та бүхэндээ энэ сайхан өдрөний бүгдээ хамт болно шүү.
Bize